За энэ наарын бохирдолтой холбоотой энэ сонсголд бол ажилласан. Өчигдөр бас бид нар ажлын хэсгийн гишүүд 2 цаг гаруй сууж агаад яг энэ засгийн газар руу өгж байгаа чиглэл дээр бол нэлээд ярилцсан учраас одоо энд гарсан байгаа нийт 13 заалт бүхий чиглэлтэй. Тэгээ нийт 4 зүйлтэй энэ чиглэл бол засгийн газар руу өгөгдөж байна. Тэгээ энэтэй холбоотой бол чиглэлд өөрөө ороод ажиллаа саналаа өгчихсөн, албан ёсоор өгчихсөн байгаа учраас чиглэлийг бол дэмжиж байгаа. Тэгэхээр агаарын бохирдолтой холбоотой ер нь энэ сонсголоос өмнө 2019 онд сонсгол явагдчихсан. Сонсголын тайлантай нэгэнгүү танилцж хахад энэ удаагийн сонсголын үр дүнд бид нар засгийн газар руу чиглэл өгж байгаа шиг ийм ажил бол хийгдэг юм лээ. Тэгэхээр бүгдээрээ энэ чиглэлийг гаргаад чиглэлийнхаа дагуу хийсэн ажлыг засгийн газраас намрын чуулганы эхний 7 хоногт төлөвлөгөөг нь хийсэн ажлыг нь сонсох гэж байгаа нь бол Чимбүрэн ахлагчтай энэ ажлын хэсгийнхний одоо хийсэн одоо энэ чиглэл бол давуу зүйл болж байгаа гэж бол үзэж байгаа. Тэгэхээр бүгдээрээ 2025 оны 10 дугаар сарын эхний 7 хоногт бол нэлээд олон асуудал дээр засгийн газраас байр суурийг нь бэлтгэл ажлыг нь бол сонсох гэж байгаа. За үүн дээр бол энэ дээр заавал ажиллаад өгөөрэй гэж засгийн газар руу хандаад хэдэн зүйлийг бол тодруулж хэлмээр байгаа. За хамгийн ихнийх нь болохоор орчны бохирдлыг бууруулах үндэсний хороотой холбоотойгоор олон гишүүдээс санал гаргасан. За ерөнхий сайд ахалдаг юм уу эсвэл аль нэг шадар сайд ахлах хэрэгтэй гэсэн бочим гишүүний саналтай бол 100% санал нэгдэж байгаа. За яагаад хийж байгаа юм бэ гэхэд хэрвээ нь орчны бохирдлын асуудал бол агаарын бохирдол, дотор орчны бохирдол гэд сангийн яам бол санхүүжилттэй холбоотой, эрчим хүчний яам гэхээр дулаалгатай холбоотой. За хот байгуулалт, барилга, орон сууцруулалтын яам, мөн дулаан алдагдaltaй холбоотой. Байгаль орчны уур амьсгалын өөрчлөлтийн яам болон бусад боловсролын яам хүртэл энд хамаатай учраас заавал энэ орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог бол салбар хоорондын асуудлыг мэдж байгаа. Ахалж байдаг энэ хүн бол ахлах ёстой гэж бол ийм саналтай бол байгаа. За хоёрдугаар нь болохоор агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр яг энэ чиглэлийг унших юм бол 2025 онд дуусгах гэж байгаа юм байна гэд бол харна. Тэгэхээр энэ засгийн газраас намрын чуулганы эхний 7 хоногт орж ирж биднэрт явцаа танилцуулахдаа агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн дараагийн төслийг нь эсвэл баталсан байхаар ч юм уу танилцуулаасаа гэж хүсэж байна. За мөн чиглэл дотоод орчны бохирлын асуудал туссныг бол одоо дэмжиж хүлээж авч байгаа. Тэгэхээр ер нь бол өвлийн үйлрэлд ялангуяа сургууль цэцэрлэгийн дотор орчны ариун цэврийг бол бид нар анхаарах ёстой. Тэгэхээр энэ дээр бас ямар ажлуудыг хийх гэж байгаа талаар бол засгийн газраас мэдээллийг нь авах хэрэгтэй. Ингэж болоод ч байна. За 2019 оны тайланд ч бас туссан байсан юм а. Ер нь бас Бачаргал гишүүнч түрүү хэллээ. Технологи бол маш хөгжчихсөн. Бид нар бас энэ ажлын хэсгийн хүрээнд дэд хилцүүлгийг түлш технологи гэдэг хэсэгтэр бүтэн 2 одоо нэг өдөр бол ярилцсан. Тэгэхээр энэ дээр юу болсон бэ гэхээр цахилгаан эрчим хүчний хэмнэлттэй халаагуурууд ямар сайн хөгжсөн байгааг бол олж харсан. Гэр байшин дулаал гарах хэрэгслүүд бол твшсэн байлээ. Тэгэхээр энэ бүх мэдээлэл ажлын хэсгээр цугласан байгаа. Энийг бас засгийн газраас аваад за энэ манай чиглэлийн 7-д туссан байгаа иргэдийг мэдээлэлээр хангах ажлаа тултлан сайн хийгээд өгөөч. Энийг бас эргээгээд бид нар 10 дугаар сарын эхний 7 хоногт уулзалтахдаа үндэсний хорооноос тайлан хэлбэрээр төлөвлөгөө хэлбэрээр бас авах саналтай байна. Тэгээ бас энэ чиглэлтэй холбоотойгоор бас энэ чиглэл туссан байгаа нэг зүйлийг заавал тодруулж хэлхийг хүснэ нь яг энэ утааны сонсголын үеэр бол Breathe Mongolia гэх мэт юм төрийн бус байгууллагуудтай бол утааны чиглэлээр бол нэлээд тийм мэдээллийг нь сонсож хамтарч ажилласан. Хамгийн ойрын тулгамдж байгаа асуудал нь бол төрийн байгууллагт байгаа мэдээллийг биднэрт өгдөггүй, нээлттэй судлаачдад өгдөггүй гэсэн ийм асуудал байсан. Энийг бол бид нар одоо төвөггүй шийдчих баха. Тэгээ энэ дээр бас засгийн газрыг хамтарч хувийн хвшлээ одоо